За сайн уу? Юу вэ? Сайн, та сайн уу? Надаар тайв уу? Хичээлдээ бол ингэж байж Аха. байна. Хоёлаач ойр дугаар орсон. Дугаар орчих гэж бодоод. Аха. Тэгээ юу яая гэж бодлоо. Энэ удаад би жоох ярьчих. Нөгөө миний яг ярихыг хүсэж исэн нэг юм бохгүй юу? Бүр энэ контентийг бүр анх хийхдээ ийм дугаар хийчихлээ юм л доо гэж бодоодсэн бохгүй юу? Нэг тийм аним байгаа юм. Таас нөгөө нэг ярьж өгнө гэж яваадсан шүү дээ. Харин тийм юу? Бид бас нилээд ярьсан нэгээр. Гэхдээ юугаар бичлэг хийгээгүй зүгээр ер нь нэг иймэрхүү гэдээ ярьсан чинь бас ганц хоёр хүн таалагдчих шиг байл. Тэгэхээр бас болцголоо гэж бодоод би бас гайхаад байдаг хгүй юу. Аним товчлол хийж байгаа, анимны юм рекап хийж байгаа зөндөө бол суугаад байгаа хгүй юу. Тэг чи нэг ч сууг нь энэ анимыг юусоо ярихгүй байхгүй. Тэгээ би яар өөрөө бас гэртээ хийх гэж үзээд контент хэлбэрээр. За. Тэгсэн чинь бардаггүй. Юу яа тийм. Заавал нэг хүн хажууд нь хэрэгтэй нөө. Харин тийм. Үйл явдал нь угаасаа юм өсрэлттэй юм байна дундаа. Тэгэхээр чи угаасаа нөгөө урд хойно ороод ингээд дундаа ингээд үсрээд скинүүд нь шилжээ явчихар чинь тэр болгоны чинь ингээд нэг юм багцлаад нэг урсгалд оруулаа ярина гэдэг чинь угсаа жоохон хэцүү юм байна л та тийм. Тэгэхээр ер нь бол хоёлаа товчлол бол ярьж чадахгүй юм байна. Угаасаа амар хэцүү болох юм байна. Нилээ удаан болох юм байна. Тэгэхээр зүгээр манайха өөрсдөө үзчихээрээ зүгээр үдцсэн хойно ч нэг юм уу те эсвэл үзээгүй хүмүүстэй зориулаад ерөнхийдөө иймэрхүү философи иймэрхүү арга ухаан тий санаа гарч байгаа санаа нь ийм юм байна гэдэг тийм юу ихгүй одоо нөгөө нэг ревю байг юм уу? Тийм ер нь тиймэрхүү дугаар болж тарах гэдэг. За юу нь болохоор анимных нэр нь болохоор Code Geass гэдэг 2012 он тренд болж ирсэн аним бохгүй. За би бол ерөөсөө аним үзэж байгаагүй. Нэг Howl Castle л. Howl гэдэг нэг Google-тэй кино байдаг шүү дээ. Тэр их үзчихсэн. Ер нь би бол анимны тухай ямар ч ойлголтгүй хүн байна. Howl Castle ч бас гоё л бүтээлтэй тий. Маш гоё нэг тийм өнгөтэй тавил тий. Тэр гоё бүтээл. Ерөнхийдөө бол Code Geass нь бол олон ангитай, тэрүүгээр ялгаатай. Ерөнхий утга санаа философи гэдэг юм юуны хувьд бол угаасаа маш сайн байсан юм. Тэгээд Монгол мэдэгддэггүй болохоос ч бас аним индастри ч ондоо байдаг. Жишээлбэл яг Японд очиод Японых нь аним сонирхдаг хүмүүсээс нь асуух юм бол Evangelion гэдэг аним байдаг хгүй. Тэр мөр нь бол ингээд харин монголчууд мэдэхгүй, Монголын залуучууд мэдэхгүй, Монголын аним сонирхогчид мэдэхгүй. Тэнцэнэ очихоор нэг номерх аним гэдэг хгүй. Тэрэн шиг ерөнхийдөө Code Geass бол тухайн үедээ бидний үед гэдэг шиг нөгөө хөгжчүүдийн хувьд тийм тухайн үед бол жинхэнэ алж исэн аним байхгүй. Нөгөө My Anime List гэдэг юм анимны ранк гаргадаг сайт байдаг байхгүй. Тэр мөрөнд жишээлбэл ингээд 3 4 жил байна уу да нэгдүгээр байранд явчихсан байхгүй. Тэгээ сүүл Full Metal Alchemist гэдэг юм аним гараад тэгээд ерөөхдөө нэгдүгээр байраа алдаад одоо хүртэл ингээд ерөөхдөө байр нь ингээд ухраал яваад байгаа нэг тийм юу. За тэгээд яг нэг 2017 оны багцаанд нөө сүүлд пенүүд нөө штэ. Пенүүд нэг бөөнөрөө давлгаалж байгаа бүгд нэг өндөр оноо гэж сэтгэл бичиж нэг удаа дахиж хэсэхгүй хугацаанд дэшээ нэг номер гарч ирсэн юм бэл. Тэгээд тэрнээс хойшоо ерөөхдөө зодог тайлсан гэдэг шиг хойшоо орцсон. Одоо бол ерөөхдөө залуучууд хөдөл нэг сайн мэдгүй мэддэг нэг юм ч гэсэн нэг тоохгүй гэх юм уу. Тэр ингээд дарагдаа шороон дарагдсан байгаа юм. Тэгээ яг энийг яага би ярихыг хүсэж байгаа юм гэхээр ерөөхийн миний энэ нэг амьдралын суурь философи ингээд ер нь амьдралын утга учир гэдэг юм уу миний чигийг гаргаж өгсөн юм баггүй. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг амар тийм гүн утгалаг философик кино гэж таарна. Тэг нь ер нь маш философик. Тэгээд яг үзэгдэл нөгөө нэг үйл явдал нь бол зүгээр яг зугаатай л да. Тэгээд сонирхолтой One Piece шиг ч гэдэг юм уу, Dragon Ball шиг ч юм уу ингээд ерөөхдөө бол гэхдээ тэднийг бол харьцан хурд өрнөлттэй. Тэгээд ингээд угаасаа нэг 48 хаанг учраас ингээд хамаагүй хурд өрнөлттэй дуусчдаг. Зугаатай, үзэхэд бол сонирхолтой. Зүгээр зарим хүмүүст бол яг дүрслэл муутай гэж ярьд юм бэл. Тэгээ бусдаар бол ерөнхий юм байдаг нэг аним яг ингээд үзэж байгаа хүндээ бол зүгээр ингээд яг шимтгэхгүй, ухахгүй зүгээр үзэхэд бол байдаг нэг аним ингээд зугаатай сонирхолтой өнгөрч байгаа хгүй цаг яагаар тий. Цаанаа байгаа тэр философи хүрэх гэсэн санаа юм нь бол амар харагдсан баг надаа. Миний хараадсан юмуд тэднэр л байсан юм. Тэгээд угаасаа анимных өнгө бүрдүүлчих гэсэн маш сайн. Өөрөөр хэлбэл ингээд хитэн анги яваад түс тас гэдэг ингээд байлдал байгаа хгүй тий. Амар ингээд ухаан уралдуулаад амар ингээд харизматик үзүүлээл ингээд нэг хүн өгш байгаа л гэдэг юм уу. Тэгээ байлж байгаа. Тэгээ нэг 2 3 анги амар намхан болчихдог. Яг ингээд нэг тийм өдөр тутмын амьдрал шиг юм сургуулийн амьдрал тий. Ингээд найз нөхөд ах дүү гэж байгаа юм шиг тийм нөгөө драма төрлийн болоо өрчдөг. Огцом солигдох юм мэдээж жанр. Тий, ер нь жанр нь ингээд хоорондоо миксдсэн. Тэгэхээр нэг юм юу гэж байгаа байхгүй тий. Нэг тийм мэдрэмж нь бол ондоо ингээд баг ингээд тэр аним дотор уусаад байгаа байхгүй. Яг л нэг тийм бодиттой юм шиг.
Тэнгүүд логикнууд айгүй уялдаа бол айгүй сайтай. Мгм. Нэгсэндээ хэрвээ би байсан бол гэж зарим нөгөө кинонууд, зарим анимнууд тийм хит хийсвэр гэдэг шүү дээ. Хит фантази гэдэг юм уу. Хит ингээд нэг тийм тэр хүн яагаад тийм тэнэг үйлдэл гаргаж байгаа юм бэ гэмээ. Тэгэхэд энэ нөгөө дүр болгоных нь өөрийнх нь дүрийнх нь хөгжил тэр дөрүүдийнх нь гаргаж байгаа шийдвэр хувийн характер гэх юм одоо юм юунууд байгаа байхгүй дөрүүд байгаа байхгүй. Тэр нь жишээлбэл ингээд айгүй сайн юм байсан Айгу байхгүй. бодтой. Тий, ер нь лог үлдэц сайтай. Тэгээд хамгийн гол асуудал нь ер нь философи юм байна. Жишээлбэл энэ дотор ингээд манай үдсэн үзэгчд бол ингээд юу яах вэ тий? Дүгнэх амар олон төрлийн хайр гардаг байхгүй. Хайр гэдэг юмыг мангар олон төрлөөр тэр зүгээр анимны туршид үзүүлчихэж байгаа байхгүй. Тэр нь дотор ингээд анхны хайр байна, гэр бүлийн хайр байна, ах дүүгийн хайр байна, аав ээжийн хайр байна. Тэгээд бүр аав ээжийн хайр мэрийг ингээд амар зүүн дүршилсэн заяа. Үр хүүхдүүд ингээд үзэн ядаад байгаа байхгүй. Аав ээжигээ муусай юмнууд ингээд манай ээж алуулцсан тий. Тэгээ манай аав бол ээж маань алуулчаад байх хүртэл биднийг ингээд гаргамт нь хайсан тий. Гэдэг ингээд аавыгаа бол үзэн ядаад байгаа байхгүй нөхөр тэр хүүхэд нь. Тэгсэн чинь бодитоор бол аав нь зориудаар тэр хүүхдүүдийг хайрлахгүй байгаа юм шиг дүр төрхүүдүүлээд бүрдүүлээд өөрөөсөө аль болох холдуулж иж хамгаалж авч үлдсэн байхгүй. Өндөр их мэтэлтэй хүний хүүхд учраас. Тэгээ нэгсэндээ өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлийг нь мэдхгүй байна л гэдэг юм. Тэ шүмжилж байгаа. Гэх мэтлэн. Ингээ хайрыг бол аягүй бол. Тэр нь дотор бүр хэрвээ сайн анзарч үзвэл лесби хайр хүртэл. Тэгээ фанатиктэй хэд ингээд юутай тийм хайр хүртэл ингээ байгаа. Тэгээд ингээд ах дүүгийн нөгөө юу яах сэтгэлгүй хариу нэг сэтгэлгүй өөрийнхөө амь насыг зориулсаад ингээд өөрт нь ингээд өөрийг нь ашиглаж байгаа хүний төлөө амьдралаа зориулж байгаа тийм юу хүртэл гарч байгаа юм. Тийм. Ингээд хайр гэдэг ойлголт философиг ерөнхийдөө ингээд анимд нэг турш гаргаж байгаа гэсэн. Энэ бол ер нь аягүй супер санагдсан. Ер нь хүний амьдрал дээр байгаа ер нь маш олон төрлийн хайр байгаа шүү дээ. Тэрийг яг ингээд одоо яадгийн ямар байдгийг хүнд яаж мэдэрдгийг ямар үед бид яагаад буруу ойлгоод байдаг гэдгийг ихэд логиктэй товч бөгөөд тодорхой маш гоё гаргаж өгсөн юм байна гэж би бодлоо. Тий, ер нь яг тий юу мөртлөө шохоргол мохорголтонч байна ингээд хайр сэтгэлтэнч байна гэр бүл гэдэг нөгөө эхнэр нөхөр хоёр тий нэг ямар ч хүнд хэцүү үед нь ингээд аварж байгаа ч гэдэг юм уу иймэрхүү юу нүртэл гарч байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол ингээд юунууд нь за яг хайрын сэдв гэхэд ийм сэдвүүд ингэ агуулсан. За дээр нэмээд хамгийн амар философи нь улс төрийн амьдралыг ингээд амар шүүмжилсэн байгаа байхгүй. Тэгээс хүний амьдралын утга учир улс төр хоёрыг ингээд нэг хооронд нуйцсан гэх юм уу? Гол дүрийн хоёр баатар байдаг. Тэр нь нэг нь болохоор одоо байгаа нийгэм биш үү? Яг Гитлер шиг философитой гэх юм уу? Одоо байгаа нийгмийг өөрчлөмөр байна уу? Одоо байгаа тоглоомын дүрм таалагдахгүй байна уу? Тэгвэл тоглоомын дүрмийг даг гэдэг байхгүй. Тэгээ нэгсэндээ юу яах гээд жишээлбэл хоёр улс хоорондоо дайтаж идэх байхгүй. Дайтаж яхад нь ялагдж байгаа талын ерөнхий сайдын хүү байхгүй. Мань залуу нь тэнгүүтлээ аавыгаа алчдаг байхгүй нөхөр. Яаж байгаа гэсэн чинь ялагдж байгаа тал шүү дээ тий. Тэгчээ бууж өгөхгүй дайтаад байгаа. Маш олон хүний амь насыг ингээд харин тий санаа маш олон хүний амь насыг үр бүтээлгүй өгүүлж байна тий. Ингэжсэн дор энэ дайныг зөксөөгөөд бууж өгөөд манай аав хүчих юм бол энэ дайн зөксөөд дайн зөксчих юм бол олон манай хүмүүс өгөхгүй юм байна гэдэг юу ихгүй философитой баатарлаг ир зэрэг. Тий нэг бодлоо маш баатарлаг ир зэрэг. Гэхдээ тэр нь буцаад нөө трама нь болцсон тий. Буцаад тэгсэн чинь гэхдээ тэр нь тэр хүссэн үр дүн гараагүй буцаад. Нэгсэндээ юу ятсан чи дайн зогсон гэхдээ ялагдцсан байж ич ард иргэдэн дахин бослог гаргасаар л байгаа байхгүй тий. Ард иргэдэн хүслэр мэлсэн. Тэнгүүд тэрнээс болоод өөрөө ингэ шаналж байгаа байхгүй тий. Би буруу юм хийчлээ. Би хаавга алчлаа гэдэг. Ийм драма. Гэхдээ нөхөр нөгөө ялагдсан тал байгаа шүү дээ. Нөгөө ялагч талдаа тэдний айрамд нь ороод тэднийхээр нь яг системийн дагуу дэшээ ингээд эрх мэдлэр нь өсөд явж байгаа байхгүй өөрийнхөө чадвар дэшээ өсөж явж байгаа. Тэгээ санаа нь болохоор бас л тэр сайн сайхан цагийг л авчрах гэдэг шүү дээ. Тэгтээ философи нь болохоор одоо байгаа системийн дагуу явсараад дотроос нь өөрчлөнө л гэдэг санаа. Тэрнийг санаа. Тодомын дүрмээр нь тоглож байгаа бүгд залгина гэсэн. Тий. Өөрчлөнө гэдэг тийм итгэл өмжл. Тэгээд нөгөө ёс зүй хим хэмжээ тий ингээд энгийн ард иргэдийг алж болохгүй, ингэж болохгүй, золиослж болохгүй гэдэг ийм номлол бүх юмхгүй. Тэгсэн чинь одоо нэг үеийн консерватив гэж байгаа шиг, уламжилт гэж байгаа шиг. Тэгсэн чинь яг нөгөө талд нь манай яг анимны гол дүр ерөөхдөө бүх цаг үеийн шилдэг виган гэж явдаг байхгүй. Тэгээс гол дүрийн баатар хэрнээсээ муу талын баатар гэж байгаа шиг. Тийм юу та дүр бүрдүүлэлт. Манай хүний яагаад тийм байгаа юм гэхээр философи нь яг эсэргээрээ байхгүй. Түрүүний найзынхаа яг эсэргээрээ буюу
Үр дүн л нэг номерын чухал. Үр дүн л хүрж ивэл замдаа юу ч золиосч болно. Ямар ч шийдвэр гаргаж болно. Хинээс ч урууж болно. Юу ч хийж болно. Үр дүн л эерэг гарах хэрэгтэй гэдэг ийм философи. Тэгэхээр энэ чинь хоёр үзэл бодлын философийн зөрүүнүүд ингээл хоорондоо мөргөлдөөл идэх байхгүй. Анимынхаа туршид. Мөргөлдөж жаад хамгийн сүүлд нь хоёр нөхөр нийлээд дуустдаг байхгүй. Хоёулаа нийлж жагаад за тэгвэл хоёулаа үсэй. Тэгж дуустдаг. Юу нь болохоор тэгээд энэ хоёр хүний гол асуудал нь болохоор хэдийгээр арга зам нөөр боловч зорилго нь нэг байгаа шүү дээ. Тий. Тий. Тэгээд сүүлдээ бол за арга зам нь явсараад нийлчихэж байгаа гэсэн ерөнхийдөө. За тэнгууд энэ дээр бол дахиад нэмээд нэг юу зөрүү нь болохоор аав нь ч гэдэм үү, ах нь ч гэдэм үү ингээд нэг дайсны дэлхийн дүрүүд байгаа шүү дээ. Тэр дүр болгоно нь зөв зөвлийн төлөө явж байгаа. Тэгэхээр амар төвхтэй болсон. Тийм хүм хорвоод их байгаад идэв. Харин тий. Хүүгүнд их гардаг шүү. Харин тий. Ингээд улсаа мандуулах гэсэн чинь тийм заримийнх нь буруу болчдөг. Тий. Заримийнх нь зөв болчдөг. Тий. Одоо нөгөө чаханд орж зан мазар хоёр чинь гэдэг шиг тий. Галдан мушиг чинь гэдэг шиг бохгүй юу. Тэгээд тэд нар чинь бол юу яач чад байлдаж байгаа даварнаа гэдэг нөгөөх нь дагаж орж байгаа даварнаа гэдэг хоорондоо байлдаад байдаг. Уг нь аль аль нь Монгол үндэсний эрх ашигын төлөө тэмцээд байгаа. Өөрийгөө тэрийгэ зөв гэж итгээд байгаа тийм процесс байгаа. Тэнгүүд энэ бол ерөөсөө бодит амьдрал дээр яг байдаг кейс байгаа байхгүй. Надад бол хамаагүй үнэмшилтэй санагдаж байгаа байхгүй. Нөгөө аним дээр гардаг, кинон дээр гардаг нэг дайсны дэлхийн бүх муу муухайд бүрдсэн нэг дайсны тал тий. Бүх сайн сайхан бүрдсэн манай тал биш байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл аав нь ингэж ярьж байгаа юм. Аав нь болохоор нэг ихтгэл нь байгаа байхгүй. Хүн төрлөختөн буруу зүгт явж байна. Байхгүй. Хүн болгон өөр өөр төрдгөө гэдэг ингээд ихтгэл нь хэлж байгаа байхгүй тий. Хүн болгон өөр өөр төрдөг. Эцэг эхээс өгдөж байгаа чадвар нь тэр нийгмийн гарал хүсаан, мөнгө төгрөг нь, авьяас чадвар нь тэр хүн болгон өөр өөрөө. Гэтэл энэ Европын холбоо гэдэг жаа байхгүй. Европын холбоо хүн болгонд ижил тэгш эрх олгох гэж үзэж байна. Энэ бол тэнэглэл дээ. Энэ хятадын холбоо одоо коммунист систем байхгүй. Хятадын холбоо хүн болгонд ижил тэгш юу саналын эрх юм уу? Ижил тэгш бүр амьдрал олох гэж үзэж байна. Европын холбоо болохоор ижил тэгш саналын эрх шийдвэр гаргах мэдл олох гэж оролдож байна. Хятад буюу одоо энэ коммунист систем бол хүн болгонд ижил тэгш амьдралыг олох гэж оролдож байна. Гэтэл энэ бол буруу. Бид нар бол зөв явж байгаа. Бид нар яг байгалийн хуулиар явж байгаа. Бид нар яг ингээд яаж байгаа шаргалаар явж байгаа тийм. Бид нар бол жамыг дагж байгаа гэдэг тийм асуудал байхгүй. Тэгэнгүүт тэр ард түмэн ингээд дэмжиж байгаа, хураалж байгаа ингээд үзэл санааны бүхэлд гомдлж байгаа байхгүй. Тийм бүлэг хүмүүстэй болсон байж тээ. Тэгээ угаасаа улсын хаан байхгүй. Тэгээд бүхэл бүтэн тэр улсын хаан ард түмнэрээ улс үндэстнэрээ тийм эволюц бол зөвөө тий. Хүчтэй нь бол хүчгүйгээ эзлэх ёстой. Хүчтэй нь бол ноёрхох ёстой. Хүчтэй нь амьд төлөх ёстой гэдэг тийм философитой юм шалгалын хуулиар явдаг нөхдөд байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр бас ингээд 100 буруутгаад айгүй хэцүү тий. Яг бодитоор гарч яхад угаасаа коммунист системийн алдаа бол тийм л байгаа шүү тий. Арчлалын ялгаа бас байгаагүй байхгүй тий. Бодитоор бол нөгөө тэнэг байна уу, хулгайч байна уу, тэнцээ 100 жил юу судалсан тэр эрдэм мэдлэгтэй эрдэмтэн байна уу, 100 настай хүн байна уу, 18-тай юу ч мэдэхгүй залуу байна уу, яг адилхан эрх хэдэлж байгаа байхгүй. Манай одоогийн нийгэм бол энийг бол ерөөсөө шууд завхарлын ихээ гэж үзчихэж байгаа байхгүй. Тэгээд эндээс ахуулаад би ингээд яг бодоод эхэлж байгаа байхгүй. Нээрээ тийм юм биш тий. Тэр нээрээ энэ ч зөв юм биш тий. Юу вэ гэж бодчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр хүний философи гэхэд ийм гол асуудал нь юу юм гэхээр нөхрийг ихтэй бид нар бол ингээд анимны ихний 20 30 ангийн турш муу хүн гэж бодож байгаа байхгүй тий. Тэгээд ингээд баг багаар яг түүхийн сонсоод багийнх нь амьдралыг хараад исэн чинь яг л манай үнтэй яг адилхан байхгүй. Баг багт нь ээж нь алуулсан юу яатсан ингээд улс төрийн тэмцэл явагддаг хан хүүгүүдийн хооронд ингээд мэдээж геополитикийн улс төрийн хаан ширээний төлөө тэмцэл явагдсан шүү дээ. Тэгээд тэр болгонд ингээ хамаатан сад дүнхэл хацал гээд ингээ зөндөө юм багасаа тулцсан. Тэгээд багасаа ахуулаад ахтайгаа юу гэж тохирцсон гэхээр ерөөсөө хоёулаа энэ муухай нийгмийг гоё сайхан болгоё. Өөрчлөё гэдэг хүсэлтэй байгаа байхгүй. Ер нь сайн цагийг авчих гэдэг үг нь бол. Тэгээд тэрнийхээ төлөө хичээсээр хагаад тэмцээр хагаад хаан болоод эхнэр нь бас яг тэр үзэл санаа философиг нь дэмждэг юм байд. Үнтэй эхнэр мэдээж олон эхнэртэй байгаа юм л та. Тэднийхэн дунд яг үзэл санаа философиг нийцтэй нэг эхнэртэйгээ ингээд ойр дотнож байт юм уу те. Ингээд хамтрагчтай болоод хамтран зүтгэгчтэй дагагчтай гээд өөрөө хаан ширэн зугаад бүх хэрэг мэдлээ оройд үрсэн байгаа байхгүй. Тэгээд гол асуудал нь юу болсон гэсэн чинь дахиад нөгөө асуудал дуусахгүйсэн байгаа байхгүй. За нөгөө хүний шунал гэдэг юм дуусахгүй,
хүний зовлон гэдэг нь бие биендээ дандаа худлаа ярина, атаархан, чөтөөрхөн, шунан гэх тэр асуудлууд нь дуусахгүй. Тэгээд нөхөр бол юу гэж бодсон гэхээр ер нь бол энэ амьдрал гэдэг чинь ерөнхийдөө юу юм бэ? Хэцүү юм байна. Энэ асуудлын суурь нь хүн юм байна өөрөө. Тэгээд тийм юм болоод энэ амьдралыг, энэ матриксыг одоо нэгсэндээ бидний амьдралахгүй. Энийг хэдүүлээ зогсоочё. Зогсоогоод тэр төгс оюун ухаан Акашагийн сэлэм гэж аним дээрээ гарч байгаа юм л да. Акашагийн оюун ухаан биднэрийнх бол мөнх хөх тэнгэр, исламынхаар бол Аллах тэнгэр, юугаар ярих юм бол христээр ярих юм бол God буюу одоо бүхнийг бүтээгч төгс оюун ухаан тий God. Тэгэхээр тэр философи руугаа төхөөд нэгсэндээ энэ симуляцид амьдарч байгаа бүх хүмүүсийг тийш нь шилжүүлчихье. Тийм бол тэнд харин тэр аним дээр нь тийм байгаад байгаа байхгүй. Тэрийг насаараа судлаад байгаа байхгүй нөхдүүд. Тэрийг судлаад тэрнлүү нэвтрэх тийм нэг одоо нөгөө шашны сүм хийд пирамид гэдэг юм уу. Тийм юмнуудыг нь олоод илрүүлээ тэрнийхэн технологийн судлаад байгаа нөхдүүд байхгүй. Судлаад олцсон. Тэгээд тэрэндээ бүх амьдралаа анхаарлаа төвлөрүүлсэн маань сүүл рүүгээ. Тэрнээс болоод нөгөө малтад юу болж чинь хамаагүй те бидний амьдрал алаан болж гинөө би биндээ хэд ч нөхцөр хэлж гинөө хамаагүй болцсон. Нөхөр тэр цаад юм дугаал анхаарад шүү дээ. Энэ бүх асуудлуудаа суурийг шийднэ гэдэг хичээгээд байгаа царай нэг байхгүй. Тэгээд яг энэ амьдралыг зогсоогоод бүгд тийшээ төгс оюун ухаан руу нэгдчих юм бол юу яана? Ямар ч худал хурамгүй шнэ тогтох юм байна. Өгсөн хүмүүс бүгд тэнд байх юм байна. Би нэгсэндээ хайртай хүнтэйгээ, хайртай гэр бүлтэйгээ юу санаа амар жимэр мөнх оршин тогтнох тийм амьдрал байна. Зовлон байхгүй болох юм биш тэр ихэд философинтэй зовлонгүй деважин гэдэг шиг. Тийм. Ер нь бол баг нөгөө бидний хараад деважин руу бүх энэ хүндрэлтнийг явуулах гэдэг нь л гэдэг санаа байхгүй. Тэгээд тийм төсөл барьсан тэр нь ерөөхдөө бол баг амжилттай болдог байхгүй. Нилээн сүүл хэсэг дээр яг амжилттай болоод яг тэр нь болж яхад нь манай гол дүрийн мат гарч ирэх байхгүй. Тэгээд тэнцэргээ гарч ирж байгаа. Тэгээд санаа нь юу юм гэхээр манай хүн болохоор наа ч юм бол амьдрал бишээ гэж байгаа байхгүй тийм. Наа ч юм бол хитрхи ингээд та бидний зовлон зүдгүүр те хайртай үр хөвгтэй хүртэл ингээд юу ятсан үл тоомсорлоод энэ ард түмнээ үл тоомсорлоод тэр олон хүний зовлон тоохгүй орхисон та бол хитрхи харгис байлаа одоо тэгчээд тэнцээд тийм сайхан газар байгаа гэж яаж бодоод байгаа юм бэ гэдэг тиймэрхүү санаагаар тэрийг нь зогсоод байгаа байхгүй аавгаа устгаж байгаа авч байгаа за тэгэнгүүт ах нь дахиад гарч ирдэг байхгүй ах нь болохоор бас ялгаа авахгүй сайн сайхны төлөө явж байгаа нөхөр шүү дээ тий онцлог нь юу юм гэхээр зүгээр маш ухаантай учраас логик сэтгэлгээгээрээ бүгдийг нөгөөд байгаа байхгүй за нэгэнт хүн бол угаасаа ийм юм байна тий тэрийг ойлгочод шүү дээ хүн бол асуудлыг их нь өөрөө юм тэгвэл энэ юу яачаа хүн төрөлхтнийг айдсаар нь дамжуулаад нэг захиргаанд оруулчих тэгээд тэр бүх айж байгаа хүмүүс чинь бүгд үзэн ядалтан тэр айлгаж байгаа зүйл дээр төвлөрчнөө тэгэхээр хүмүүс өөр хоорондоо тэмцэлдэхгүй өөр хоорондоо хатаахгүй бүх үзэн ядалтан тийшээ чиглэлчнэ гэдэг тийм санаа гаргаж байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор дэлхийг тойрсон хиймэл дагуул зэвсэг. Тэгээд эсэргүүцсэн болгоны зүгээр устгах чинь. Тэгээд ерөөсөө бүх дэлхийн шиндэг журам гэж байгаа юм шиг ийм хууль цаазын дор барьчих. Нэг хуулийн дор барьчих гэдэг ийм санаа байхгүй. Тэгээд энийг нь манай хүн бас эсэргүүцдэг байхгүй. Бас л наач буруу байна гэдэг. Тэгээд ялчж байгаа ахыгаа. За тэгээд хамгийн сүүлд манай хүн юу гэж хэлдэг юм гэхээр миний аав болвол өнгөрсөнтэйгээ зурлалцсан гэдэг байхгүй. Өнгөрсөнд дурсамж гоё байсан, өнгөрсөнд амьдрал гоё байсан тий. Тэр эхнэр нь үхээгүй байсан, аав нь ээж нь үхээгүй байсан ингээд өнгөрсөнд болоод ингээд сайн сайхан байгаа гэдэг тэр дурсамжтайгаа хэрхий зурлаад ирээдүйд рүү харж чадахгүй байна. Энэ бол ирээдүй биш ээ. Тэгэхээр би өсрөгдсөн юм аа гэж байгаа байхгүй. Ахыгаа болвол өнөөдрийг хараад байна гэдэг байхгүй. Тэр хүмүүсийн амьдрал нь амьдрал биш болчихноо. Зүгээр л амьд явах болоо өөрчнөө. Тэр хүмүүст өөрсдөнд нь сонголт байхгүй, өөрсдөнд нь шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Тэгээд дээрэс нь нэг юм командын дагуу амьдрна. Энэ бол амьдрал биш ээ. Өнөөдөртөө хүмүүс гацнаа. Дээ шүү дээ. Тэрс хөгжил байхгүй урагшлал. Тийм. Хүсэл эрмэлзэл, мөрөөдөл, тэмүүлэл одоо юу гэдэг те хувийн юмнууд хөгжил дэвшил байхгүй болно гэсэн байна. Тэгээд дээрш тийм үг гэж бодож байгаа. Тэгээд за тийм байна. Тэгвэл би бол ирээдүг хүсэж байна гэдэг дараагийн шийдвэр гаргадаг гэж байна. Тэр нь ямар шийдэл юм гэхээр анханасаа өөрөө нэг тийм багтаа эхэлсэн байхгүй. Өөрөө нөгөө нэг дайсагнагч талын ханхүү байж иж ялагдсан талын улсын ард түмнийг дагуулж болохгүй шүү дээ. Тэнгүүд нөхөр шууд багтаа эхэлсэн тэр баг нь нэгснө тэр ард түмний эрхчлөөний хувьсгалынх нь одоо тэр манлайлагчийн дүр төрх бий болчихж байгаа байхгүй. Тэр дүр төрхийг явуулж байгаа хамгийн сүүлд нь тэр дүр төрхөө өөр хүнд өмсгөөд нөгөө найздаа өмсгөөд өөрөө өөрийгөө алуулдаг. Өөрөө бүх дайснуудыг алдсан.
бүх дайснуудаа ялцсан нөгөө Мгм. тулдчихсэн бүх талуудыг Ах нэгтгэхэд түгэж байх бол ялцсан тий. ахаач ялцсан, аавлаач ялцсан, өөрийнхөө байгуулсан бүлгэмээч ялцсан. Ерөөсөө ингээд ямар ч дайсагнаж талгүй болтол бүгдийг тэгчилж хаяад тэнгуүтлээ бүх үзэн ядалтнаар бүх тэр дайсагнаж тал байхгүй болчиход манай ганцаараа ноёлчж байгаа шүү дээ. Ноёлцсон ч гэсэн мэдээж хэрэг сайхан болчихгүй шүү дээ. Бүх үзэн ядалт төвлөрсөн байгаа нөхөр. Энэ нөхөр болохгүй юм байна гэдэг шиг бүгд тэгж бодож байгаа гэсэн. Тэр үед нь нөгөө эрх чөлөөний нөгөө хувьсгалын бэлэг тэмдэг нь гарч ирээд манай үнийг өөрийг нь алуулаад өөрөөрөө алуулаад тэгээд дуусчих жоохгүй аним. Тэгээд санаа нь болохоор юу юм гэхээр тэр бүх юмыг ингээд 0 цэглүү навьж ячиж байгаа. Зүгээр л бүх тэр дайн самуу үзэн ядалтын гинжи хэлхэнүүдийг нь байхгүй болгоод нэг удаа таслаад яг 0 цэг гэж байгаа юм шиг бүх хүмүүс шинээр эхлэх боломжийг нь олгож өгөөд тэгээд эхэлчихэж байгаа. Тэгэнгүүт энээс цаашаага ямар шийдвэр гаргаж энэ нийгмийг хааш нь авч явах вэ? Энэ хүмүүс өөрсдөө мэдэг. Миний үр хөвгтүүд, миний дүүнэр өөрсдөө мэдэг. Биднэрт даатгаад үлдчихэж байгаа. Тэгээ энийг би харчаад хүн төрөлхтний түүх өөрөө энэ байна гэж бодсон. Бидний түүх энэ байна. Бидний өвөг дээсүүч гэсэн бүгдийг байгуулж үзсэн шүү дээ. Коммунизмыг байгуулж үзсэн, хаан цаслыг байгуулж үзсэн, бүгд найран цэцгийг байгуулж үзсэн, эвлэж үзсэн, дайтаж үзсэн, бүгдийг үзсэн. Гэхдээ эцсийн үндэ одоо дахиад бид нар сонголт байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө хүн төрөлхтний үргэлжийн мөнхөд ингээд тавтагддаг юм түүх нь энэ юм байна тий. Бид нарын хийх ёстой юм ч гэсэн энэ юм байна л гэдэг тийм философи санаа. Тэр нэг иймэрхүү ерөнхий агуулгагүй дахиад детальчлах юм бол бүр ингээд нийцсэн амир явдаг. Хувь хүний хөгжил одоо ингээд уналт босол тий. Их үедээ жишээлбэл манай хувь хүн чинь бол зүгээр л хаваасаа өшөө явах дүүдээ нэг сайхан амьдарчих орон зай бий болгох тийм л хүсэлтэй эхэлдэг байхгүй амбиц. Тэгээ эхлээ явсан чи хит их золиос гаргаад маш олон хүмүүсийг тэр юуныхаа зорилготой хүрэхтэй золиосчдаг байхгүй. Тэгээ буцаад оршин хямралд орно шүү дээ. Би юу хийж вэ тий? Хичнээн хүнийг алчваа. Хичнээн өөрийнхөө таньдаг мэддэг, танихгүй мэдхгүй нөгөө талын чи өөрийнхөө талын хичнээн хүний амийг би золиослж. Эцсийн үндэ юу юм те? Би нөгөө юун зорилгын сонирмолчж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай өмнөхөр юун дээр тэр бүх өгсөн хүмүүсийн тэр бүх золиосыг үн цэнгүй болгохгүй тул тэр хүмүүсийн хүслийг өөрийн хүсэлтэд нэгтгэж байгаа зүгээр. Тэрнээс болоод нэгсэндээ буруулсан ингээд өөрчлөлт гэдэг юм тэр тэг зэгийг эхлэх хувийн хөгжил явж байгаа. Тэр он чи ингээд юунд ороод зүтг санаагаар унаад тэр явж байгаа жишээ. Надад болохоор амар сонирхолтой санагдаж байна. Одоо шийдлэл би бас нэгэн сонирхож түүхэн уншдаг. Тэгээ яг энэ зүйл тогтод харагддаг. Тэгээд яг альгийнхэн ч буруу зүг гэд хүмүүс амар хоорондоо хэрэлдээд идэв шүү дээ. Тэгээд нэг амар нэг мөнхийн дуусшгүй маргаан гэж яддаг. Тэрийг амар гоё зөв талаас нь харуулсан юмсыг санагдлаа. Тэгээд тэр хүн бас ингээд аав нь ах нь өөрөө гээд үе удмаараа энэ ч одоо зүтгэсэн байж. Тий, уулын тийм. Гэхдээ хүмүүс харахтаа юу гэж харах юм хэрэг нөгөө дарангуулагч тий. Нөгөө алуурч тий. Нөгөө нэг диктатор одоо нэг Сталин жоо болсон гэдэг шиг Гитлер гэдэг шиг ингээ харагдаад байна. Тий, нэг талаас нарчаа. Тэгж харагдана гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү юу байгаа. Аним байгаа юм. Тэгээд манайхан ер нь сонирхоод өөрсдөө үзээрээ ерөнхийдөө үзэхдээ аль болох ингэж ухаж тий мэдэрч үзвэл маш сайн. Ялангуяа эхний 24 анги бол зүгээр л байдаг л нэг аним баг. Тэгээд 24 ангиас хоошоогоо бол эхний нэг 10 анги зүгээр ингээд бас нэг явж байгаад сүүлийн 15 анги бол зүгээр л ингээд урссан над дээр бол зүгээр л яг ингээд одоо яг болоо гэж байгаа юм шиг л үйл хөдлөн түн тан ингээл тэгэл хамгийн сүүлд нэг ингээд хаагаад дуусгаж. Яг ингээд зохиол нь бол эннээс илүү сайн зохиол байх боломжтой мөн л гэж би бодсон юм. Тэгэхээр нэг тим аним байгаа шүү. Чи ч гэсэн ингээд сонирхоод үзээрэй. Өөртөө аягүй сонирхолтой санагдлаа. Ер нь философийн юм сонирхдаг хүмүүс ингээд бас нэг газар ч болдог л та яхаа. Тэгэхээр энэ киног үзэнгээ яг хумсартайгаар ойлгож чаддаг. Хэмиг ойлгох юм. За тэгээд баярлалаа. Сонсон анхаарал хандуул сонсон үзэгчдэд баярлалаа. Баярлалаа.